Миний нэрийг Севлена Южина гэдэг. Аас номхон далайн бүсийн улаан залмай хорооны гэр бүлийн хэлхийн холбоог сэргээх үйл ажиллагааг хариуцж ажилладаг. Энэ чиглэлээр би 10 жил ажиллаж байна. Энэхүү хурлал нь үндэсний нийгэмлэгүүдийн энэ чиглэлээр ажилладаг ажилтнууд харилцан туршлага солилцох зорилготой. Нэг ялангуяа гамшигын үед гэр бүлийн хэлхийн холбоог бичүүлэхэд ажиллаж ирсэн ариун туршлагатай. Миний хувьд гэвэл хамгийн сэтгэл үйлдэл нь ковид болсон зэвсэгт мөргөлдөөний үед гэр бүлийн гишүүд сураггүй алга болж эрен хаа үйл ажиллагааг улаан залмай хороо зохион байгуулсан. Мөн түүжлэн бага насны хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй хүчээр цэрэг татсан байсан. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн ар гэрийг олж буцаах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өөр хүүхдээ алдсан эцэг эхийн сэтгэлийг тайлбарлуулж хүүхдийг нь олж өгөхөд хамгийн аз жаргалтай мөч байдаг юм аа. Би баярын нулимс хасгарсан сэтгэл хөдлсөн тэр мөчийг харах дуртай. Намайг Сүм Милэ гэдгээ. Бүгнээн Солонгос улсын улаан залмай нийгэмлэгт ажиллаад одоо 5 жил болж байна. Хоёр солонгосын хамтын ажиллагааг хариуцж ажилладаг. Энэхүү сургалтаар миний бие бусад улс орнуудад гэр бүлийн хэлхийн холбоог хэрхэн сэргээдэг талаарх туршлага судлах зорилготой. Би энэхүү туршлагаас суралцаж өөрийн оронд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Бүгдээ Солонгос улсын улаан залмай нийгэмлэг гэр бүлийн хэлхийн холбоог сэргээх арга хэмжээг өмнөд болон хойд солонгосын хооронд зохион байгуулдаг. Дайны үед Солонгос гарлагдсан гэр бүлүүдийн гишүүдээс авсан мэдээллээ засгийн газрын сайтаар олон нийтэд түгээдэг. Мөн бүгдээ дахь арслан Солонгос ард улсын улаан залмай нийгэмлэг мэдээллийг давхар илгээнэ. Түүний дараа гэр бүлээ хайсан хүмүүсийн хоёр талын мэдээллийг тулгаж тэд нэгэн гэр бүлийн гишүүд төрсадан гэдэг нь тодорхой болсон үед уулзлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бид 800 гэр бүлийг уулзуулсан байна. Энэ бол бидний ажлын үр дүнгийн хамгийн сайхан байсан юм.